Дараагийн мэдээлэл танилцуулъя. Австрали улсад харамсалтай хэрэг болсон байна. За еврей үндэсний баяр болох Ханукагийн эхний баярын өдрөөр буутай халдлага үйлдсэн этгээд олон нийт рүү гал нийсэн. За үүнээс болоод 12 хүн амнасаа алдсан харамсалтай тохиолдол болж байгаа юм байна. За Австрали улсын хувьд энэхүү олон нийтийн эсрэг одоо гал нээх үйл явдал бол төдийлөн гардаггүй. Энэ бол нийгмийг цочирдуулсан одоо хэрэг болж байгаа юм байна. За Австралийн Бонди эрэг дээр Ханука баярын эхний өдрийг одоо тэмдэглэж байсан еврейчүүдийн эсрэг гал одоо энэхүү халдлагыг үйлдсэн. За цагдаагийн мэдэгдэж байгаагаар уг хэргийн үеэр 29 хүн эмнэлэгт хүргэсэн. Үүний дотор 2 офицер буудсан байна. За амьд үлдсэн буутай этгээдийн биеийн байдал хүнд байгаа юм байна. Ханука баярыг тэмдэглэж байсан далайн иргэдэх арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцож байсан байна. Шинэ өмнөд үйлсийн цагдаа нар орон нутгийн цагаар 18 цаг 47 минутын орчимд гал нээсэн хэрэгт хариу арга хэмжээ авсан бөгөөд видео бичлэгт далайн иргээс цугтаж байгаа олон зуун хүн харагдсан байна. За X хуудсан дээр нийтлэгдсэн анхны мэдээлэлтэй шинэ өмнөд үйлсийн цагдаагийн газраас хэргийн газарт байсан хүмүүсийг хорхдог байранд орох за босод хүмүүсийг тухайн газраас зайлсхийг уриалсан байна. Үүний зэрэгцээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүл Кэмбл Прадийн ойролцоо газар дээр байгаа хүмүүсийг бас олон нийтийн сүлжээгээр мэдээлж эхэлсэн. За BBC телевизийн баталгаажуулсан видео бичлэгт 2 буутай этгээд Кэмбл Прадийн машины зогсоолоос далайн эрэг рүү дайран өнгөрдөг жижиг гүүрнээс буудаж байгаа нь харагдсан байна. Еврейчүүдийн Ханука баярын арга хэмжээг тэмдэглэх эхний өдрийн арга хэмжээ Бонди эрэг дээр болсон. За энэ үеэр ирчүүд бол тухайн гүүрэн дээр ойрхон байхдаа бол буудсан гэсэн ийм мэдээлэл гарсан. За шинэ өмнөд үйлсийн ерөнхий сайд Крис Менсэн мөн халдагчдын нэгтэй нь бол тулдаж байсан эрэгтэйд бол талархаж байгаагаа мэдгдсэн байна. За бичлэг дээр бол нэг эр халдагч этгээд рүү сэмхэн очиж баавга тэрвэл буюу араас нь одоо тэрвэрч авч байгаа харагдсан. За ингээд тухайн этгээдийг зэвсэггүй болгосны дараа уг этгээд нь бол гүүрлөө буцаж ухарч нөгөө халдагч этгээд нь бол бууцаар байсныг бичлэг дээрээс харж болохоор байгаа. За бичлэг үргэлжилж байх оронд өөр нэгэн эр шархацсан бололтой хэргийн газраас цухтаж байгаа нь харагдсан. Цагдаа бол халдагчдын ард бол гал нээсэн. За мөн баталгаажсан өөр нэгэн бичлэгт гүүрэн дээр хэд хэдэн цагдаа байгааг харуулсан. За нэг нь хөдөлгөөнгүй эрд бол уушгины сэхэн амьдралт хийж байгаа хот нэг нь өгчлээ гэсэн ийм одоо байдлаар хашгирч байгаа нь бол бичлэгт үлдсэн. За Австралийн ерөнхий сайд Анти Альбанез үг хэлэхдээ Бонди бич дээрх буудлагыг манай үндэсний зүрх сэтгэлийг зочирдуулсан хорон санаат антисемитизм, терроризмын үйлдэл гэж нэрлсэн байна. За Бонди бич нь Австралийн зүүн эрэгт шинэ өмнөд үйлсийн Сиднейн зүүн хэсэгт байрладаг юм байна. Энэ бич нь Австралийн хамгийн алдартай наран шарлагын газруудын нэг бөгөөд жил бүр сая жуулчин хүлээн авдаг газар. За Австралид одоогийн байдлаар ингэж олон нийтийн эсрэг хандсан буудсан тохиолдол маш ховор гарч байгаа. За Бонди бичд болсон халдлага нь 1996 онд ганцаараа буутай этгээд 35 хүний амь насанд хүрсэн Порт Артурын аллагын дараа тус усад гарсан хамгийн олон хүний амь насанд хүрсэн хэрэг болж байгаа юм. За Ханука баярын хувьд еврейчүүдийн гэрлийн баяр гэдэг баяр юм байна. За Ханука гэдэг нь зориулалт гэсэн утгатай үг бөгөөд еврейчүүдийн түүхэндх хамгийн одоо агуу гайхамшгуудыг тэмдэглэх зорилготой. Ханукагийн тэмдэглэдэг өдөр нь бол жил бүр өөрчлөгддөг. Гэхдээ үргэлж 11-р сар эсвэл 12-р сар тохиож байдаг 8 өдөр үргэлжилдэг ийм баяр юм байна. За халдлагын үеэр Бонди бич дээр баярын эхний өдрийг тэмдэглэхээр арга хэмжээ зохион байгуулж байсан байна.